Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй эдийн засгийн ногоон шилжилт төслийн тогтвортой үйлдвэрлэл ногоон ирээд үе цуврал бичлэг. (2021) оноос манайх энэ төрлийн хоол амтлагчийг худалдаж эхэлсэн байж байгаа. Дэлгүүрийн лангуун дээр байгаа хоол амтлагчийн лангууны тасаг дээрх ер нь бүтээгдэхүүнүүдийн 98% нь импортын бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр монголчуудаа монгол хоолтыг хольж идэх эрүүл одоо шин тээвэрлэлт одоогүй хоол амтлагчийг үйлдвэрлэхээр ер нь зорж ажилласан байж байгаа. Иромик гэдэг нэр нь бол яг Кимори гэсэн одоо хэмэр гэсэн утгыг илэрхийлж Иромик гэж явуулсан. Кимори гэдэг үг маань яг тухайн үед нь бол очиод авах гэсэн чинь автсан байсан учраас шууд Кимори гэдэг үгээ ухраагаад Иромик болгочихсон. Яг энэ амт бол ер нь бол байхгүйсэн. Тэгээ энэ амтыг гаргахын тулд одоо яг ковидын үеэр 20 онд маш сайн судалж технологи технологичдод сууж байгаа энэ технологи гаргаж оюуны өмчөөр цогч ирэх бүх патентуудыг манай компани эзэмшдэг байж байгаа. Анх бол яг хар зөргөөр бол баг за ийм юм хийх нь зөв юм байна. Монголдоо бол монгол хоол амтлагч үйлдвэрлээд ингэж авах юм бол болох юм байна гэдэг ийм санаагаар их зоригтой орсон л доо. Хамгийн ихний асуудал тулгарч ирсэн. Тэрний үеэл ковид гарч ирснээр ерөөсөө бүх үйл ажиллагаа зогссон. Ерөөсөө үйлдвэрлэл хийгээд байгаа ч гэсэн одоо сабаглаа буудлах, гацах, тээвэр логистикийн бүх асуудлууд ингэ зогсчихсон учраас үнэхээр хэцүү байсан. Ер нь бол манай компани 7 хоногт 5,000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэр хэмжээндээ бас хурж ажиллахгүй л байна. Эрэлт нь бас тийм их биш байгаад. 2023 онд манайх жидүүгийн зээлд хамрагдаж ийм үйлдвэрийн байртаа болсон байж байгаа. Жидүүгийн зээлд хамрагдаж үйлдвэрийн байртаа болж эхлэхээс эхлээд ерөнхийдөө үйлдвэрлэлтэй бол энэ одоо байгаль дээлтэй гэдэг юм уу, тойрог эдийн засаг дэмжсэн, эрчим хүчийг хэмнэсэн, усны хэрэглээ багасгасан одоо ийм үйл ажиллагаа явуулж эхэлсэн байж байгаа. Ногоон үйлдвэрлэл, ногоон ирээдүй тойрог эдийн засаг гэдгийг бол ямар ч ойлголтгүй байсан. Ямар баг зардлаар байшингаа харааж болох уу, үйлдвэрийнхээ байрыг хэрхэн усаа хэмнэж баг зардлаар усны хэрэглээгээ танах уу гэж юм уу те. Иймэрхүү байдлаас үүдээд зардлаа хэмнэх гэж хийсэн үйлдэл маань ер нь ногоон шилжилт хөдөлгөөн л ер нь байсан юм байна лээ. Манай Иромик үйлдвэр нь болохоор одоо эрчим хүчнээ хэмнэсэн одоо бүх одоо шийдлүүдийг нэвтрүүлсэн байж байгаа. За жишээлх юм бол манай тэн бол өөрөө хамгийн бага одоо тог зарцуулдаг, мөн тог голдгүй ийм халагч болж байгаа. Мэдээж дээрэс нь одоо өөрөө энэ халуун хүдний мэдрээд унтарч асах ийм термостаттай. Манай бүх одоо халагчуд байрлалсан хэсгээр ийм ухаалаг залгуур авчирч тавьсан байж байгаа. Энэ нь өөрөө ухаалаг учраас утаснасаа одоо бүрэн хянчиж байгаа. Одоо ирж байгаа тогны хүчтэй болон одоо өнөөдрийн зарцуулсан зарцуулалт сард одоо хэдэн киловатт ашигласан бүгдийг ингээ харах боломжтой. Хүн байнга ажиллах одоо шаардлагагүй. Тэгвэл дамжин өнгөрөхөд заавал хэрэгтэй юм одоо коридор, үүдний хэсгийн гэрлүүдийг бүгдэнд нь одоо юм хөдөлгөөн мэдрэгчүүдийг суурлуулсан байж байгаа. Одоо энэ коридорын гэрлүүд бүгдээрээ юм хөдөлгөөн мэдрэгчтэй юм LED гэрлүүдийг тавьж өгсөн байж байгаа. Өндөр даралтын тоос сурвалжчдыг болон одоо ийм ус хэмнэгчүүдийг тавьж өгсөн байж байгаа. Ингэснээр зөвхөн бүр яг хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед л ус гоож нөхөөс сул үед ерөөсөө ус хаягдахгүй байж байгаа. Манай компани нөгөө үйлдвэрээс гарсан хог аяллуудаа бас ялгаж ангилдаг байж байгаа. Ерөнхийдөө үйлдвэрээс цаасны хаягдлууд, цаасан хайрцаг хомцор сав их гардаг гэж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ одоо агуулгад хураацсан байж байгаа байдал одоо энд харагдаж байна. Энэ дандаа цаасан хайрцагнууд байгаа. Энийг нэлээд их болоод ирэхээр нөгөө өндөгний сэдэг гэдэг үйлдвэр дотор явуулцдаг гэж байгаа. Хомцор сав бол ингээл хураачдаг. Ерөөсөө айлтгаар шахаж ижиглэл хайрцагтай цуглуулж хагаад манай энэ нисгийн эцэс дээр юу гэдгийг дахиур авдаг хэсэг үү. Тэн дээр хомцор хаягдлуудаа авчиж өгдөг гэж байгаа. Байгаль орчинд ээлтэй ийм үйлдвэрлэл одоо явуулахын яриар бид нэр одоо маш их одоо сурч сургалтанд хамрагдаж байна. Энэ нь болохоор Европ албаны
Switch Asia хөтөлбөр одоо энэ санхүүжилттэй эдийн засгийн ногоон шилжилт одоо төслөөс хэрэгжүүлсэн одоо ногоон шилжилт хурдсуур хөтөлбөр туршлага судлах аялалд оролцсон байж байгаа. Хэрхэн тойрог эдийн засгийг дэмжиж ажиллах уу, одоо үйлдвэр дээр гардаг ямар одоо байж болох бүх ногоон шилжилтүүд ямар зүйлсүүд байдгийг одоо сурж авч ийн мэдж ийн. Мөн одоо тэтгэлэгт уралдаанууд байдаг юм байна. Тэрэнд нь хамраглаа. Одоо манайх амжилттай оролцож нэгдүгээр байранд орсон байж байна. Туршлага судлах аялалдаа Апо, MCS, Эдин гэсэн юм компаниудын одоо хэрхэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл хийж байгааг туршилт судалсан байж байгаа. Борооны усыг одоо хэрхэн яаж ашиглах уу, усыг хэрхэн зөв хоригдлуулж одоо дахин ашиглах уу? Эдин компани жишээлх юм бол одоо шилээ эргүүлэн авч дахин ашиглах техникүүдийг оруулж ирж байгаа юм байлаа. Энэ болгоноос одоо бас суралцж явж байна. Эдийн засгийн ногоон шилжилт хөтөлбөрийн хүрээнд дотоодынхон томоохон үйлдвэрүүдээр мөн тойрон аялал хийж туршлага судалсан байж байгаа. Эко тэмдгийн ач холбогдлыг тухайн компаниудаас маш их сайн судалж мэдсэн байж байгаа. Бидний одоо яг өдөр тутамдаа харж байгаа байдлаар зөвхөн маркетинг маягаар бид нар хардаг байсан бол яг цаанаавал маш хөндөр агуулгатай одоо эдийн засгийн шилжилт хийгдсэн тухайн компаниудтай бүтцийн өөрчлөлт болон хэмнэлтийг хийгдсэн тэмдэг байд юм байлээ. Эко тэмдгийг авна гэдэг бол тийм ч одоо холын зорилго биш. Жижиг дунд үйлдвэрүүд одоо яг бидэртээ ижлэн төвшөнд ажиллаж байгаа ийм компаниуд маань авах бүрэн боломжтой. Үйлдвэрлэлээс гарч байгаа жижиг одоо хэрэглэлийнхаа хогийг хүртэл одоо ялгаж байгаараа гэж захидаг ч юм уу тийм. Бүгд нэг ойлголттой байвал нүднээс далж гисэн ногоон үйлдвэрлэл хийж зогсохгүй гэж боддог.